Галзуу кино суугтан тавтай морил. За. Энэ удаад бүрэн та нартай нэг галзуу киног ярьж өгөхөр сонглоо. Ямар кино вэ гэхээр 2024 онд гарсан Drawing Closer гэх энэ киног. За бүрэн ер нь эхлэл төгсгөлдөө нэг олон юм яриад байгаа юм шиг байлаа. Тэгээд энийг ер нь багасгахаар шийдсэн. Тэгэхээр олон юм ярихгүй шууд ингээд кино тайлбараа эхлүүлцгээе. Тэгээд эхлүүлэхээс өмнө газ та нартай нэг юм хэлээдгий. Энэ галзуу киног биш юм уу бүрэн хонжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За тэгээд галзуу амттай энэ гоё махтай жигнэмгийг эдэнгээ кино тайлбараа эхлүүлцгээе. За байшингийн өрөө дээр нэг залуу зогсож угаагаар кино эхэлнэ. Нөхрийг Акитогийн анхлах сургуулийн төгсөг ангид сурдаг тэр хамгийн сүүлд утсаараа амиа хорлох амархан арга гэж хайсан байлаа. Тэгээд дээвэр дээрх хашлаг руу ойртсон ч зүрх нь хүрсэнгүй. Тэгсэн ардхан талд нь чимээ гараад эргээд хартал хажууханд нэг охин зураг зурвал сууж байна. Тэгээд Акито явж очиод харанданыхын чанарыг магтаж зургийг нь хараад гой зураг байна гэж урамшууллаа. Акито уран зураг багсаа гадралдаг болох нь ярианаас нь илэрхий. Чи юу зурж байгаа? Диважин. Миний удахгүй очих газар. Диважин гоё шүү дээ. Харин чи энд юу гэж вэ? Тэндээс цаашаага үсрэх гэж байсан уу? Үгүй зүгээр л тоглосон юм аа. Чи энд хүн ирэх гэж ирсэн юм уу? Тийм ээ. Найзыгаа ирэх гэдэл. Гэхдээ чи Диважингийн талаар тоглоом хийж болохгүй шүү. Тэрэн дээр би тоглоогүй. Би удахгүй өхөн. 6 сарын дараа. Би хэдэн зуун мянгад ганц тохиолддог ховор төрлийн өвчин туссан болохоор. Тэгсэн Акито өрөвдлөө. Тэгээд тэндээс явахдаа эргэж хараад асууна. Чи айхгүй байна уу? Үхэхээс харвас чамд айсан шинж алга. Би айгаагүй. Надад цаг бага байгаа гэдгийг эртнээс мэдсэн болохоор тэгээд чинд эмнэлэгт байснаас Дивачинд очивол илүү дээр шүү дээ. Акито гэртээ ирснээс хойш эмнэлэгт уулзсан охинтой ярилцсан яриагаа бодсоор. Тэр өөрөө зураг зурдаг хоббитой болох нь илэрхий. Гэвч ягд ч юм амьдралын идэвхгүй болсон тэр энэ хоббигоо хойш тавьсан байж. Тэр бүхэл дүү охиных нь үгээр идэгч тэрэнд ерөөсөө нөлөөлдөггүй. Санаан зовсон аав ээж нь тэрэнд зургийн хэрэгсэл авч өгье гэсэн ч татгалцдаг. Акито хичээл дээрээ сууж байхдаа ямар ч идэвхгүй байлаа. Азгуутлыг өөртөө татдаг мэрэгжилтэн гэж өглөөхөн дүүгийнх нь хэлсэн үг толгойд нь эргэлцсээр. Алдартай зураач болох мөрөөдөлтэй байсан Акито нэг Ника гэх алдартай зургийн үзэсгэлэнт бүтээлээ аваачиж өгөхөөр дугуйтаа явж угаад гинэт биеийн муудаад унсан байж. Тэгээд эмчид үзүүлтэл хачирхалтай зүрхэнд нь хавдар үүссэн байж таарчээ. Нилээн ховор тохиолдлын хавдар туссан тэрэнд амьд явах 1 жилийн хугацаа үлдсэн болохыг эмч хэлж. За тэгээд тэрнээс хойш зураг зурах хүсэлгүй болж хичээл сургуульдаа ч анхаарахаа боллоо. Гэвч эмнэлэгт байсан охинтой уулзснаас хойш тэрний Дивачин гоё шүү дээ гэж хэлсэн үг санаанаас нь гардаггүй. Тэр хоёрт хоёуланд нь цаг баг үлдсэн ч Акито өгөхөөс өгтлээ айжсэн бол харин тэр охин ерөөсөө айхгүй байгаа нь Акитод онцгой сэтгэл төрүүлжээ. Тэгээд тэр хичээлээ тараа дахиад эмнэлэг рүү очиод лифтэнд суух гэдэл урдаас нь нөгөө охин гараад ирлээ. Охин ч таниад тэрнийг эмнэлгийн өрөөндөө дагуулад ирнэ. Охины нэрийг Харуна Сакурай болохыг Акито хаалган дээрээс олж уншлаа. Хавар төрсөн болохоор Хару гэдэг нэр өгсөн гэсэн. Тогтооход амархан байгааз. Харин намайг намар төрсөн болохоор Аки гэж нэр өгсөн гэсэн. Намайг Акито гэдэг. Манай хоёр хоёулаа 17 настай. Харуна Акитогийн адил зураач болох мөрөөдөлтэй байжээ. Бас тэрний адил Ника зургийн үзэсгэлэнт бүтээлээ явуулахыг хүсдэг байсан ч чанартай зураг зурх хугацаа байхгүй учраас байлсан гэдгээ Акитод хэллээ. Ерөөсөө би чамд бүх зургуудаа бас зургийн хэрэгслүүдэд үлдээчи. Тэгээд чи миний өмнөөс уран зургийн сургуульд сураад Ника үзэсгэлэнгийн ялагч болоорой. Тэгсэн Акито өөрийнхөө талаар тэрэнд хэлэх гэсэн ч зориг нь хүрсэнгүй. Тэгээд бандсан Акито Харунагийн зургийн дэвтрийг үзлээ. Харуна зургийн дугуйланд явж байгаагүй ч нэлээд чадварлаг зурсан байсанд Акито гайхна. Тэр өвчнөө мартах гэж зурдаг тухайга зурх үед жинхэнэ эрхчлөөг мэдэрдэг тухайга Акитод ярьсанд мань хүндэч яриа нь гүн сэтгэл төрүүлдэг. Харунагийн зургийн дэвтэрт 2 эмэгтэй хүүхдийн зураг байлаа. Найз ч нөө. Найз байсан гэх үдэ. Тэгсэн энэ талаар нь ярилцаж амжаагүй байтал Харунагийн эмчилгээ эхэлсэнд Акито явхаар бослоо. Тэгээд маргааш дахиад ирж болох эсхийг асуухад Харунач дуртаяа зөвшөөрөөд харин эрэхтэй бэлэг авчрахыг хүсдэг. За тэгээд энэс хойш Акито Харуна дээр дахиад ирэх гэж ярах боллоо.
Хичээлээ дуусмагцал зургийн дугууланд айж суухгүй бушуухан явах гэсэнд Акитогийн найзууд нь гайхацгаана. Учир нь найзууд нь тэрнийг хүнд өвчтэй болсон гэдгийг мэдэхгүй дугуйтаа явж байгаад осолд орсон гэж бодож байлаа. Гэвч Акито тэдэнд үнэнээ хэлсэнгүй бушуухан автобусанд суугаад Харунатай уулзахаар ангаах их сургуулийн эмнэлэг рүү явна. Замаараа цэцгийн дэлгүүрийн худалдагчтай ярилцаж байгаад өнгөнгийн хонин нүдэн цэцэг аваад очно. Тэгэд очихт нь Харунагийн өрөөний хаалга нь онгорхой. Тэр унтаж байлаа. Тиймээс Акито ширээн дээр нь цэцгээ тавьчихад гарахаар шийддэг. Задаг цэцгээ тавиад эргэхдээ Харунаас сүл зурсан далайн эргийн зурган дээр 2 сандал зурсан байгааг анзаарна. Гэвч тэрнийг эргэхдээ зэрэгцээд Харунаас ирчихлээ. Эмэгтэй хүний өрөөнд зөвшөөрөлгүй орж болд юм уу? Уучлаарай миний буруу. Уучлал гуйгаад энийг чамд өгье. Өнгөнгийн цэцэг авчирсанд нь Харуна баярлж байна. Энэ цэцэг итгэл найдварыг бэлэгддэг гэсэн. Найдвар уу? Уучлаарай би буруу юм ярьж шиг боллоо. Зүгээрээ өвчин гэдэг үг надад шидэт өгшгөл санагддаг. Уулзахыг хүсээгүй хүмүүстэй өвчтэй гэдгээ хэлэхдээ тэр дороо эргэж ирэхгүйгээр яваад өгдөг. Харин энэ шидэт үг нөлөөлөөгүй ганц л хүн бий. Ингээд тэдний өрөөнөөс гартал урдаас нь Харунагийн их хэмж гараад ирсэнд мань 2 бандлаа. Энэ бол намар төрсөн Акито, ирээдүйн Ника үзэсгэлэнгийн ялагч. Бандсан Акито явхаар болоход Харуна дараа ирэхээр нь би чамайг ундаагаар дайлъя гэж урлаа. Гэртээ ирсэн хойно Акито Харунагийн найз байсан хүн нь хэн болохыг олж мэдхээр шийднэ. Тэгэд Харунагийн сурч байсан гэж хэлсэн баг сургуульд нь сурч угаад шилжиж ирсэн найзаасаа Харунагийн талаар асуудаг. Харуна юу? Хүнд өвчтэй охин байсан санагдаж байна. Нарийн сайн мэдэхгүй байна. Ойр дотн найзтай байсан юм болов? За байц. Одоо манай ангид хамт сурдаг Миуратай л найзалдаг байсан санагдаж шít. Тэгэд Акито ангид нь очиод Миуратай уулзсан ч цаадах нь тоосонгүй. Гэвч тэрнээс Харунагийн талаар асуусанд Миура тэрэнд багада Харунатай найз байсан гэдгээ хэлнэ. Тэгэд Акито тэрнийг боломжтой бол Харунаг очиж ирэхийг хүслээ. Би ахлах сургуульд орсноос хойш Харунатай уулзаагүй. Бид хоёрыг одоо найз гэж хэлэхэд хэцүү баг. Тэгэд ч намайг хараад баярлахгүй л болов. Тэгэд Миура яваад өгсөнд Акито хэлэх үггүй хоцорлоо. Энэ үеэр Харуна зурсан зургийг хараад ийм болохоор л чамд ямар ч найз байдгүй гэж Миурагийн хэлж байсныг саналаа. Орон Акито гэртээ ирэхэд аав ээж нь санаа зовсон байдалтай хөвгдсөн бол эмэгтэй дүү нь юу ч болоогүй юм шиг л тоглоом хийсээр өгтлээ. Өрөөндөө орсон хойно нь аав нь орж ирнэ. Хэдүүлээ сурагчдын амралтаар Японыг тойрч аялуул ямар вэ? Миний хүү Японы үзэсгэлэнтэй газруудаар очиж зураг зурвал гоё биш үү? Зүгээрээ та хэд явав? Би замд та хэд дараа болохоос цаашгүй. Яалаа гэж дараа болохвд чи ийм хуваа хийжсэн байж болохгүй шүү. Угаасаа надад амьд явах хангалттай хугацаа байхгүй байхад илүү дутуу юм хийж яах юм бэ? Тэгсэн аав нь хэлэх үггүй болоод гарлаа. Харин Харуна зураг зурж байна. Гэвч Акитогийн авчирсан цэцэг гандсан байсанд Харунагийн урам хугарлаа. Маргааш өдөр нь Акито ирэхэд тэр жамалсан ёсороо ундаагаар дайлна. Чамайг 3-7 хоног дараалж ирнэ гэж бодсонгүй шүү. Рекорд тогтоолоо. Бас энэ цэцэгний төлөө баярлалаа. Хөөе цэцгээ. Хоёулаа энэ удаад 7 хоног өгөхгүй тэсгий шүү. Хичээгээрэй. Энэ үеэр хажууд нь сууж байсан охин дээр найзууд нь ирсэнд Харуна баг зэрэг тавгүйцлээ. Тэгэхээр Акито тэрнийг дагуулад өрөөнд нь орно. Чи хэнийг эргэлтээр ирээсэ гэж боддог вэ? Нөгөө ярьжүүлсэн найзаагаа ч юм уу ирээсэ гэж боддгоо. Аавыг аавтайгаа уулзаагүй 5 жил болж байна. Аавтайгаа уулзвал би уучлал гуйна. Аав намайг аз жаргалтай болгохын тулд хамгийн чухал ажлаа хойш тавьдаг байсан. Намайг эмнэлэгт хэвтгэхэд ямар ч чухал ажилдаа байсан хойш тавиад над дээр ирдэг байлаа. Аав маань уул хадаар аялах, усан цэлэх дуртай. Даанч би муутай болохоор хүссэн зүйлийг нь хамт хийж чаддаггүй байсан. Тиймээс би аавтайгаа уулзвал би муутай болж төрснийхөө төлөө уучлал гуйх байсан. Тэгсэн Акито өөр дөрөн аавдаа муухай аашилсандаа харамслаа. Тэгээд гарч явах замдаа Акито Харунагийн эмчтэй уулзаад гэр бүлийнхэн талаар бас яагаад тэрнийг аавтайгаа уулзах боломжгүй болсныг асуудаг. Та намайг зөвөр ойлгоорой. Имлэгээс Харунагийн аавтай холбоо бариад ирээд уулз гээд хэлээд өгч болох уу? Ээжтэй нь ярьсан ч болно штэ. Ээж нь энд байгаа. Би ээж нь байна. Уучлаарай. Би мэдсэнгүй. Зүгээрээ.
Харин ч чамайг охин дээр минь ирж байгаад их баяртай байгаа. Харамсалтай нь би хүссэн ч аавтай чамайг холбож өгч чадахгүй нэ. Нөхөр маань осолд ороод нас орчихсан юм. Тэр өдөр аав нь Харунаг аваад салхинд гарах гэж байжээ. Гэтэл Харунагийн биеийн муудсанд аав нь сандраад анхаарал алдаж ачааны машинтай мөргөлдөөд амиа алдсан байж. Тэгээд хичээл сургуультанд саад болохгүй бол Харуна дээр ойрхон ирж байхыг ээж нь Акитогоос гуйдаг. Маргааш нь Акитог автобусны буудлын дээр иртэл найз Эрийн тэнд ганцаараа зогсож байлаа. Тэгсэн цаанаас нь Шото ирсэнд энийг харсан Акито тэдэнтэй уулзалгүй буцаад явдаг. Тэгээд өөр автобусанд суугаад цэцгийн дэлгүүрт ирж дахиад 5 хонин нүдэн цэцэг авсанд худалдагч нэмээд 1 цэцэг өгнө. Тэгээд 6 өөр өнгийн хонин нүдэн цэцэг бэлгэлэх нь би чамд сэтгэл татагдж байна гэсэн утгатай гэж хэлсэнд Акитож бидүүхэндээ баяртайгаар авнаа. Тэгээд цэцгээ өгсөнд Харуна баярлж шинэ авахулсан гар утсаараа зургийг нь дарлаа. Тэгээд дарсан зургуудаа харуулсанд Акитож баяртай байна. Чамайг над дээр ойрхон ирж байгаад баяртай байна л да. Гэхдээ чамд өөр хийх зүйл байдгүй мүү? Найз нөхөд ч юм уу байхгүй мүү? Бас найз охин? Надад олон найз байхгүй. Нэг эмэгтэй найз байгаа л да. Эри гэдгийг. Гэхдээ найз охин биш. Зүгээр л багын найз юм. Бас Шото гэд нэг найз байгаа. Чи Эрид сайн ч гэсэн Эри Шотод сайн юм байна тийм үү? Амьдралд тийм зүйл тохиолддог шүү. Харин чамд сайн хүн байгаа юу? Крашилдаг ч юм уу? Эсвэл хайртай хүн ч юм уу? Цаг хугацаад авчуу байхад хүнд хайртай болно гэдэг аимшигтай хэрэг биш гэж юу? Тэр хайр чинь эхлэхээсээ ч өмнө дуусна гэсэн үг шүү дээ. Харин би чамд атаархаж байна шүү. Чамд ядаж ил ирээдүй байна. Гүй, надад ирээдүй байхгүй. Би харин чамд нэг юм хэлэх гээд. Хайр сэтгэлээс болж цөхрөх хэрэггүй дээ. Би чамайг Дэважингаас харж дэмжиж байна. Тэгээд чамайг ямар өвгөн болж ямар гэр бүлтэй болохыг чинь харна. Тиймээс урт удаан аз жаргалтай амьдраарай. Энэ бол миний хүсэл шүү. Чи миний энэ хүслийг биелүүлж чадах уу? Тэгэд Харуна Акитогийн зургийг дарсанд мань хүн тэрэнд үннээ хэлж чадсангүй. Хариуд нь цаашид өдөр бүр ирж байх болно гэдгээ хэлдэг. Болно. Тэгвэл би өдөр бүр л чамайг хүлээж ий. За ингээд Акито амьдралынхаа үлдсэн хугацааг Харунаатай хамт өнгөрүүлэхээр хатуу шийдлээ. Тэгэд тэд завл гарвал мессежээр харилцууллаа. Акито Харунаа дээр ирж тэрнийг зугаад суулж элдэв зүйлийг ярьдаг болсон бол Харунаач тэрнтэй байхдаа өвчнөө мартаж дандаа л инээж байдаг боллоо. Цаг хугацаа өнгөрч зуны амралт өгөхөд Акито Харунаагаас зуны амралтаар ямар нэг зүйл хийх хүсэлтэйг нь асуухад Харуна галын наадам үзмээр байгаагаа хэлнэ. Тэгвэл хамтдаа галын наадам үзцгээе. Нэрээ юу? Надад амл галын наадам 8 сарын 20-нд шүү. Акито амлалт өгөөд найзуудтайгаа кино үзэхээр тохирсон учраас бошуухан гараад явлаа. Тэрнийг ирэхэд Эри Шото 2 хүлээгээд сууж байна. Гэтэл тентхийн түргэн хоолны газарт Миура цагийн ажил хийж байгаа харагдлаа. Тэгээд Акитог шатаар өгсчээтэл Харунагаас мессеж ирнэ. Гэвч Акито мессежийг уншиж чадалгүй цээжээ дараад доош унлаа. Кинонд амжсан уу? Би 8 сарын 20-нд цаг агаар сайхан байгаасаа гэд Азийн хүүхэлдээ хийж гин. Ингээд гинт унаад өгсөнд нь 2 найз нь гайхаад сандарцгаана. Ухаан орохтон тэрнийг сэхэнд хэвтүүлжээ. Гэтэл Акито имлэгт ухаангүй хэдэн 7 хонсон байж таарлаа. Тэрнийг имлэгт авчираад яаралтай мис засал хийсэн нь тэр байж. Хэдэн бэ? Өнөөдөр хэдэн бэ? 8 сарын 20. Арайчтай. Оройн Акито уцаа нээсэнд Харунагаас баахан чад ирчиж. Тэгсэн алсад галт наадам эхэлж салют буудсанд мань хүн барайлаа. За тэгсэн Харуна залгасанд Акито зориг гаргаад утсаа авнаа. Бэнэ. Би амлсандаа хүрч чадсангүй. Намайг уучлаарай. Бас хариу бичээгүүд уучлаарай. Ашгүй дээ. Чамайг надад дургу болоод алга болцсон байх л гэж бодлоо. Би чам руу хариу бичээгүү шалтгаан бол Эригээс болсон гэж юу? Та хоёр зуны амралтаа зугаатаа өнгөрүүлсэн байх гэж би бодсон. Чиний найзын хувьд чиний төлөө баяртай байна. Миний хэлснийг санаж байгаа үстэй. Чамайг аз жаргалтай байгааг Дэважингаас харах нь миний хүсэл гэж хэлснийг мартаагүй үстэй. Тэр галын наадам яах вэ? Чухал зүйл биш. Намайг уучлаарай. Энэ үеэр галын наадам улам сүртэй болсонд Харуна ч өөрийн ирэхгүй босоод ирнэ. Утсаа битгий салгаарай. Галын наадам дуусах хүртэл битгий таслаарай. Би таслахгүй. Би ийм сайхан галын наадам дахиж үзэхгүй баха.
Яалаа гэжтэй чамд цаг хангалттай байгаа. Хоёулаа эх жилийн галын наадмыг заавал хамт үзье. Нилээн дээр л надад 6 сарын хугацаа байгаа гэж хэлсэн штэ. Чи чаднаа. Би судалж үзсэн. Эмчийн таамагласнаас удаан амьдарсан хүмүүс олон байд юм байна лээ. Бүр 10 жилээр ч илүү амьдарсан хүмүүс байд юм байна лээ. Хамтдаа Крисмас баярыг, шинэ жилийг тэмдэглэцгээе. Бас чиний 18 насны төрсөн өдрийг нэгжгэр сайхан хийцгээе л дээ. 4 сард үсттэй. Тийм ээ. Акито, үннийг хэлэхэд би яасан? Юу гэсэн бэ? Галын наадам дуусчлаа. Маргааш нь Акитогийн найзууд ирээд тэрнийг үннээ хэлээгүйд гомдож байгаагаа хэлсэнд Акито уучлалгуйлаа. Тэгээд тэрэгцэр дээр сууж найзтайгаа явж шугаад Харунагийн ээжтэй санаандгүй таарчихна. Гинти явдал боллоо. Уучлаарай. Энэ талаар Харунад битгий хэлээрэй гэж гуй. Надад амьд явах хугацаа бага үлдсэн гэдгийг мэдээд би анх сэтгэлээр унсан ч Харуна надад амьдрах итгэл найдвар өгсөн. Амин хуваа хичээсэн дуучлаарай. Би Харунаг диваажинд очихыг мөрөөдөж суухын оронд өдөр хоногийг жаргалтай өнгөрүүлээсэй л гэж хүссэн. Бид хоёулаа үлдсэн бага хугацаагаа энгийн хүүхдүүд шиг өнгөрүүлэхийг л хүссэн. Би ч бас энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй л байна. Бодит байдалтай нүүр тулах гээд чадахгүй л байна. Удалгүй Акито жимлэгээс гарлаа. Тэгээд шууд Миурагийн ажил руу яваад очино. Тэгээд тэрнийг дагуулад Харунагийн эмнэлэг рүү явах гинэ. За сори бажгараа борон танартай гэлс галзуу амттай реклам алгададхий. Тэгэхээр борон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгэхгүй л дээ. Тэгээ яг идээд үтсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо даруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ахын байхгүй заяа. Шууд Хүнжи брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Хөөе, болооч. Чи чинь хаашаа юм бэ? Харунаад сайн болцсон юм уу? Тэрэнд одоо 3 сарын нас үлдсэн. Тийм учраас чи заавал очих хэрэгтэй байна. За ингээд Акитог гинт ороод ирсэнд Харуна баярлалаа. Тэр хүчил төрөгчийн аппарат зүүжгсэн сууж байдаг. Акито ч уучлал гуйгаад Миураг дуудлаа. Тэгсэн тэрнийг харсан Харуна цочирдноо. Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Зүгээрээ. Харин намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Чам дээр ирээгүй ингэж удсанд уучлаарай Харуна. Ингээд хоёр найз биенээ тэврээд уйлцгаана. Эмнэлгээс буцах замдаа Миура Харунатай багасаа найзалж ирсэн тухайга. Дунд сургуульд ороод Харуна өвчнөөсөө болоод хичээлээ тасалж эхэлсэн тухай ярьж өгдөг. Тэгээд Харуна дунд сургуулаа төгсөж чадаагүй байж. Миура найзынхаа сэтгэлийг засах гэж гараараа төгсөлтийн сертификат хийгээд авчирсан ч сэтгэл нь өмөрсөн Харуна тэрэнд уурлаад цаашид өөрөөс нь болоод өөртөө төв годохгүй байхыг хүсэж. Хоёулаа дунд сургуулаа төгсөж байгаа шиг энэ хүрээд бид хоёрын нөхөрлөлч бас төгсөж байна гэж бодъё. Дахиж над дээр битгий ирээрэй. Чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг миний хамгийн сайн найз л гэж бодсон. Гэтэл чи зөвхөн өөрийгөө л бодож байгаа юм уу? Ийм болохоор л чамд нэг ч найз байдгүй юм заа юу? Баяртай. Тэр өөрт нь амьд явах хугацаа бага үлдсэнийг мэдсэн болохоор чамайг зовоохын тулд л тийм зүйл хийсэн гэж би бодож байна. Би ч бас өөрөө тийм байдалд орж ирсэн болохоор сайн ойлгож байна. Оройн Акитогийн аав яарч орж ирээд нэг алдартай эмч Акитогийн туссан хавдрыг мис заслын аргаар эмчилж чадах тухай сураг гарсан гэдгийг тэрэнд хэлдэг. Гэхдээ бүрэн биш. Амьдрах хугацааг л баг зэрэг сунгана үсттэй. Тийм байсан ч яадаг юм бэ? Оролдоод үзье. Ядч л нэг зургийн үтсгэлэнд оролцож амжин штэ. Гэхдээ чи 3 сар сургуульд явж чадахгүй болно. 3 сар. Тэгвэл уучлаарай. Би чадахгүй нэ. Тийм үү. Тэгвэл уучлаарай. Аав нь хүчлэхгүй. Заримдаа аав ээж хоёр нь чамайг биш өөрсдийгөө л илүү бодоод байх шиг байна.
Маргааш нь Акито Харуна дээр очиход Миура ирчихсэн сууж байна. Тэгээд Миура Акито хоёр маргалцсанд Харуна та хоёр хоорондоо тохирох юм биш үү гэхэд нөгөө хоёр сандарна. Тэндээс гарсны дараа Миура Акитод сургуулийн фестивалийн хоёр тасалбар өгсөнд Акито өөрийг нь урьж байна гэж бодоод бандлаа. Тэнийг минь Харуна та хоёр л хамт үзэхгүй юу да. Найз маань сургуулийн фестивалд нэг ч очиж үзээгүй. Бага сургуульд байхад манай анги цасангоо 7 одоо жүжиг тоглож ирсэн. Би ханхүү Харуна цасангоо болж ирсэн. Тэгсэн жүжигийн өмнө би энэ муудаад тоглолтод орж чадаагүй маа. Тийм болохоор чи Харунаг заавал авч яваарэ. Тэгээд Акито ээжээс нь зөвшөөрөл авсан учраас сургуулийн фестивалд хамт явахыг урьсанд Харуна ч дуртаяа зөвшөөрлөө. Хэдийгээр биеийн муудаж байсан ч Харуна сургуулийн фестивалд оролцохын тулд байдгаараа л хичээж байлаа. Ингээд фестивалийн өдөр болоход Акиточ тэрнийг түрээд сургууль дээр авчирлаа. Анх удаага сургуулийн фестивалд ирж үзэж байгаа Харуна үнэхээр баяртай байна. Хоёулаа энд жаахан амрыг. Зүгээр үү? Дэндүү хөвгөлтэй байсан болохоор жоох ядраад. Энэ үеэр Харунагийн ээж залгаад эмнэлэгт эргэж ирэхийг хүссэнд Харуна дахиад жаахан байя гэхэд Акито ээжтэй яриад жаахан байхаар болно. Тэгэд тэд үргэлжлүүлээд Миурагийн тоглосон цасан гоба 7 одоо хошин тоглолтыг үзлээ. Найзыгаа тайзан дээр тоглож байгааг харсан Харуна үнэхээр жаргалтай байна. Тэрнийг тоглолтод нь ирсэнд Миурач бас баяртай байлаа. Чи тайзан дээр үнэхээр хөөрхөн харагдчихсан. Найз нь чамайг тайзан дээр хамт байна гэж төсөөлөд жүжиглсэн шүү. Буцах замдаа Харуна Акитод талархлаа илэрхийлнэ. Тэгээд дэвтэртээ зурсан далайн иргэн автагаа хамт очих гэж явсан газар гэдгийг хэлсэнд Акито шууд автобусаа зогсоолоо. Тэгээд такси бариад хамтдаа далайн ирэг дээр ирцгэнэ. Тэгээд Харунаг үрээд далайн ирэгт нар жаргахыг харуулдаг. Баярлалаа. Хөөе. Намайг амьсгал хураахад чи миний урал дээр үнсэх үү? Яг л цасан гоог үнссэн ханхүү шиг. Би ч бас хайртай учирмаар л байна. Ганц удаач болов хин нэгнийг чин сэтгэлээсээ хайрламаар байна. Тэгээд би биенээ аз жаргалтай болгохыг хүсэж байна. Энэ бол миний өөр нэг том хүсэл. Уучлаарай. Би чиний төлөө юу ч хийж чадаагүй. Яасан бэ? Битгий уйлаа. Би тоглоод хэлсэн юм аа. Битгий гонгил. Би анхнаасаа чамаас нэг зүйлийг нууж ирсэн юм аа. Хэлэхгүй байсан нь дээр гэж утсан. Тийм болохоор тэгвэл битгий хэлээ. Би одоо зөвхөн сайхан зүйлийг л сонсомоор байна. Хоёулаа зөвхөн өнөөдрөөрөө л байцгаая. Зөвхөн энэ мөчийг л хамт мэдрээ. Ингээд тэд аз жаргалтайгаар зогсцооно. Удалгүй хүйтэрч цас орж эхэллээ. Акито сурсан зангаараа Харуна дээр ирж байна. Тэрний бие улам муудсаар. Акитог ирэхэд Харуна нийгэм зурж байснаа тэрнээс нуулаа. Юу зурж байгаа юм? Харъя л та. Гүй, харин чи ямар зурган дээр ажиллаж байна? Чи дандаа миний зургийг үздэг хэрнээ өөрийнхөө зургийг үзүүлдэггүй үсттэй. Чи намайг зурж чадах уу? Намайг зураад өгөөч. Ингээд Акито Харунаг зурхаар шийдлээ. Тэгээд зурганд нь зориулаад Миура Харунагийн нүрийг бодож өгнө. Өөрийнхөө оршуулганд зориулаад нүрээ бодулж байгаа юм шиг. Яалаа гэж харин ч сүт бүсгүй шиг харагдаж байна. Энийг хардаа. Баярлалаа. За тэгээд Акито Харунаг зурж эхэллээ. Хөдөлгөөнгөө суух хэцүү юм аа. Яг л Моно Лиза болчихсон юм шиг санагдаж байна. Ядарчээвэл хоошоогоо наалж болно шүү. Хөөе. Анх уулзаж байсан өдрөө санаж гин үү? Тэр өдөр чи яагаад надтай яриа үдсэн? Тэр өдөр их хүнд өдөр байсан ч сахиусан тэнгэр намайг аварсан юм аа. Чамтай уулзнаас хойш миний бүх азгуудл эцс болсон гэж би боддог. Надтай учирсан тэр сахиусан тэнгэр шиг охин өөрт нь амьд явах 6 сар авааг мэдж байсан ч их зоригтой байсан нь надад гайхамшигтай санагдсан. Үнэхээр гайхамшигтай. Үнэн дээр надад 6 сарын нас үлдсэн гэдгийг би дөнгөжл тэр өглөө сонссон байсан. Би тэр үед их айж байсан. Айсандаа харандаач сайн барьж чадахгүйсэн. Тэгсэн чи яг л намайг айцсаас минь аврахаар ирсэн баатар шиг л хүрээд ирсэн. Би чамд бошуухан деваачнд очихыг хүсэж байна гэж хэлж ирснийг санаж гинөө. Тэр үед надад үнэхээр л тэгж санагдчихсан. Харин одоо тийм биш болсон. Би өхмээргүй байна. Би амьдрмаар байна. Би чамтай хамт амьдрмаар байна. Бас Миуратай хамт. Надад 10-20 жил хэрэггүй. Дахиад нэгч болов өдөр илүү амьдарч та хоёртойгоо хамт баймаар байна. Тиймээс би та хоёртой нэгч болов өдөр илүү хамт байхын тулд өнөөдрөөс эхлээд өдөр бүр өвчнөтэйгөө тэмцэнэ. Тиймээс
Чи ч бас юу ч болж байсан бууж өглгүй тэмцээрээ. Тэгнэ. Тэгээд Акито зураг харуулсанд Харуна баярлдаг. Гой болжээ. Чи сайн зураач юм аа. Тэгээд тэр анх удаага Акитогийн гараас бариллаа. Оройн Акито гэртээ ирээд ээж аваасаа мис засалд оруулж өгөхийг гуйна. Төлбөр нь өндөр. Амжилттай болох магадлал бага гэдгийг би мэдж байгаа. Дээрээс нь би жоохон азгүйч гэсэн. Оролдоод үзмээр байна. Болж байна. Оролдоод үзцгээе. Надад хэр зэрэг хугацаа үлдсэнийг шударгаар хэлсэнд баярлалаа. Би одоо миний амьдралд юу хамгийн чухал болохыг ойлгосон. Би хамгийн сайн дүүтэй, хамгийн сайн аав ээжтэй хүн шүү. Тэгсэн аав ээж нь баярлсандаа ойллаа. Маргааш нь Акитог Харуна дээр иртэл сандарсан эмчнэр тэрнийг сэхэ рүү авч явж таардаг. Ингээд яхаа мэдхэ болсон Акито дэмий лэмлэг дээр шүн болтол сууж Харуна руу мессеж бичнэ. Харуна, сэрээрээ. Ухаан ороорой. Чамаг сэрхэр чинь чамд хэлэх чухал юм байна. Хурдан сэргээчтэй. Харуна. Эмчнэр Харунагийн зогссон зүрхийг ажилуулахаар байдгаараа хичээцгэн. Тэгсэнгийн Акитогийн зүрх огцсон муудаад ухаан нь балартаад ундаг. Тэгэд босох гэж байдгаараа хичээсэн ч чадсангүй. Ингээд Акито Харунаатай хоёулаа эрүүл сарвал болчход аз жаргалтайгаар зураг зурж байна гэж төсөөлсөөр ухаан алдна. За тэгээд үрс солигдоход Миура Акито хоёр сууж байна. Чи яагаад тэр үед байгаагүй юм бэ? Харуна маш их тэмцсэн штэ. Тэр ухаан алдахынхаа өмнө ухаан орсон. Тэгээд чамайг дуудсан. Гэтэл чи байгаагүй. Чи хаана байсан? Чамд үүнийг өгөх гэсэн. Миний охины хамгийн сүүлийн зурсан зурагнууд. Надад итэг. Чи энэ зургийг авах хэрэгтэй хүн. Зураг зурх нь миний охины хувьд бодит байдлаасаа зугтах арга зам байсан. Тийм учраас зургуудаа хүнд үзүүлэх дургүй байсан. Харин чамайг ирснээс хойш охин маань зургуудаа чамд үзүүлэхийг хүсдэг болсон. Би Харунад нэг юм хэлхийг хүсэж байсан ч амтсангүй. Эцсийн мөчөд хажууд нь байж чадсангүй. Би юу ч хийж чадсангүй. Ингээд Акито сүүлийн удаа Харунагийн хэвдэж байсан өрөөнд ирлээ. Тэгээд зурсан сүүлийн зургуудыг нь нээж үзнэ. Гэтэл хамгийн ихний зураг нь Харунагийн эмнэлгийн өрөөний зураг байна. Харин зургийн ард Харунагийн бичсэн загтал байгаа харагдана. Хүндэт Акито минь, энэ эмнэлгийн өрөө бол бид хоёрын хамтдаа хамгийн их цагийг өнгөрүүлсэн газар. Тиймээс энэ өрөө бол миний диваачин. Чи өвдөлт зовлонгоор дүүрэн байсан энэ өрөөг дулаахан таатай газар болгосон. Би амьдралдаа инээж үзээгүйгээр инээдэг байсан. Бас амьдралдаа уйлж үзээгүйгээр уйлсан. Би анхандаа бушуухан өгөхийг хүсдэг байсан бол одоо нэгч болов өдөр илүү амьдрахыг хүсэж байна. Чиний ачаар би үнэхээр аз жаргалтай байсан шүү. Тиймээс Акито, би чамайг миний төлөө урт удаан аз жаргалтай амьдраасай. Илүү олон гайхалтай зураг зургаасай гэж хүсэж байна. Тэгээд олон жилийн дараа чамайг урт удаан амьдралаа дуусгасны дараа хоёулаа тэнгэрт дахиад уулзнаа. Тэр өдөр би чамайг хамгийн сайн найзаа гэж дуудаж болно үсттэй. Тэгээд чиний өгсөн тэр бүх цэцгүүдийн тоогоор чамд би цэцэг бэлгэлнэ. Тэр өдрөөс хойш Акито урд урдынхаасаа илүү эрч хүчтэйгээр зургаа зурж эхэлдэг. Бас зориг гаргаад их хүнд мэс засалд орлоо. Мэс засал амжилттай болж Акито баг багаар биеийн сайжирч эхэлдэг. Найзууд нь тэрнийг чадлаараа дамжицгэнэ. Тэгээд эмнэлгээс гарсан хойноо Акито зургаа үргэлжлүүлж зурсаар уран зургийн их сургуульд хэлсэж чаддаг. Дараа нь тэр аавынхаа хүсч байснаар гэр бүлээрээ аялж Японы үдсэглэнт газруудын зургийг зурдаг. Хөөе, Акито, чи амьд уу? Би дажгүй. Дахиад л эмнэлэгт хэвтчихлээ. Дахиад уу? Миура хонь нүдэн цэцэг авахар цэцгийн дэлгүүрт ирээд тэндээс Акито Харунад цэцэг авдаг байсныг олж мэддэг. Бас Акитогийн авчирсан цэцэгнүүдийн зургийг Харуна шинэ профайл нээж угаад постлдог байсныг олж мэддэг. Тэгээд цэцгийн баглаа болгож яваад Акито дээр иртэл тэр өрөөндөө байсангүй. Тэгээд тэрнийг хайсаар эмнэлгийн дээвэр дээр гартал Акито тэнд ганцаараа зураг зураад байж байлаа. Чи юу зурж байгаа юм? Миний хамгийн сүүлийн зураг. Биш ээ. Харунагийн надад өгсөн 2 дахь амьдралын хамгийн ихний зураг. Би чиний хажин хавдар нурууны яс руугаа тархсан гэсэн. Тэр чинь маш муу үстэй. Харин тийм ээ. Нэрээ энийг хардаа.
Миура Харунагийн шинээр үүсгэсэн профайл дээрх цэцэгнүүдийн зургийг үзүүлсэнд тэнд нь намар төрсөн хүүд зориулав гэсэн нэг нууц файл байлаа. Файлыг үзэхийн тулд нууц үг хэрэгтэй болдог. Тэгэд Акито нууц үгийг оруулахаар янз бүрээр үзсэн ч олдгүй. Эцэст нь 3 хонин нүдэн цэцэг гэж бичсэнд файл нээгддэг. Тэнд Харуна ингэж бичжээ. 6 сар амьдрах хугацаа үлдсэн охины 1 жил амьдрах хугацаа үлдсэн хүүтэй уулзсан түүх. Намар төрсөн хүүд. Чиний надад бэлгэлсэн цэцэг бүрийн зураг доор би өөрийнхөө тэмдэглэлийг бичиж үлдээхээр шийдлээ. Чи бол миний шидэд үг үйлчлээгүй анхны хүн. Би үүнд итгэж чадаагүй. Дээвэр дээр уулзсан тэр өдөр чи намайг гайхшруулсан. Чи надаас болгоомжлоогүй, бас намайг өрөвдөөгүй. Тэр өдрөөс хойш би чамтай уулзах гэж эмнэлгээр үргэлж холигдог болсон. Өдөр бүр коридор руу харж чамайг ирж байгаа эсхийг шалгадаг болсон. Тэгээд чамайг харах бүрдээ орлогоо үсрээд л орчихдог байсан. Дараа нь чамайг над дээр үнэхээр өдөр бүр ирэх юм байна гэдгийг ойлгоод баярлсандаа би амьсгалж чадахгүй байсан. Намар болоход би чиний нууцыг олж мэдсэн. Гэсэн чи надад хэлэлгүйгээр ганцхан намайг дэмжсээр байсан. Чамд хугацаа бага үлдсэнийг мэдээд надад хэцүү байсан. Тиймээс чиний сайхан сэтгэлийн хариуд би ч мэдээгүй юм шиг л царай гаргаж ирсэн. Учир нь бид хоёрын хувьд хэвэн байна гэдэг хамгийн жаргалтай зүйл байсан. Өнгөрсөн 6 сар миний амьдралын хамгийн жаргалтай 6 сар байлаа. Бидний уулзалт тохиолдол байгаагүй. Харин хувь тавилан байсан. Бид хоорондоо учрахын тулд л төрсөн гэж би итгэсэн. Энэ итгэл надад аимшигтай зовлонг төвчих хүчийг өгсөн. Тиймээс Акито минь битгий айгаарай. Би чамд тусална. Би чиний өвдөлтийг өөртөө авна. Чамайг Тэнгэрээс харж хамгаалах болно. Миурагийн төлөө чамд баярлалаа. Та хоёр муудалцаагүй үсттэй. Би Миурагаас ч бас юу ч мэдээгүй юм шиг царайлахыг гуйсан. Миура минь гаднаа хатуу юм шигч дотроо зөөлхөн хүн. Та хоёр бие биедээ санаа тавих юм бол би их баярлана. Галын наадам болсон орой би чамд нэг зүйлийг хэлэх гээд чадаагүй. Гэхдээ миний юу гэж хэлэх гэж байсныг чи ойлгосон байхаа. Тэр бол өнөөдрийг хүртэл надад хатуу хандаж ирсэн Бурханы надад өгсөн сүүлийн бэлэг байсан. Чи надад 6 хонин нүдэн цэцэг бэлгэлэхдээ ямар утгатай гэдгийг мэдчихвэсэн биз дээ. Тийм болохоор хариуд нь би чамд зориулаад 3 хонин нүдэн цэцэг зурж үлдээсэн юм шүү. 3 хонин нүдэн цэцэг гэдэг бол би чамд хайртай гэсэн утгатай юм. Акито 3 хонин нүдэн цэцэгний утга учирыг утсаараа хайж мэдээд Харуна өөрт нь хайртай байсныг ухаарч гашуудан ойлнаа. Харуна та хоёр гоё юм аа. Ийм богинохон хугацаанд ийм агуу хайртай учирдаг. Та хоёрын хайр насан туршдаа үргэлжилж байхад миний хайр яхаараа дандаа ганцхан сарын настай байдаг байна. Би чам дээр ингэж ирэхээр жинхэнэ хайрын утгыг илүү ойлгох шиг болох юм. Харуна хардаа. Акито сэрээд үүнийг яаж хүлээж авах вэ? Уурлах болов, гомдох болов, эсвэл инех болов? Акито өөрийгөө 1 жилийн настай гэж сонссон өдрөөс хойш 3 жил хагасны хугацаанд амьдарч Харунаг нас барсан өдөр хорвоог орхижээ. Миура Харуна Акито хоёрыг нас барсан өдөр тэдний булшин дээр цэцэг тавихаар явж байгаад Харунагийн профайл дээр Акитогийн бичиж үлдээсэн загтлыг олж уншдаг. Харуна минь сайн сууж байна уу? Би удахгүй чам дээр очих нь бололтой. Нэг талаас айж байгаа ч нөгөө талаас яарч байна. Чиний ачаар би өвчнөөгөө эцсээ хүртэл тэмцэж байгаа. Энэ харанхуй орчлонг. Чи нүд цоглом гэрэл гэгээтэй болгосон шүү. Миура над дээр ойр орхон ирж тусалж байгаа. Намайг яваад өгөхөөр нэг юм эрхчлөөтэй болох байх. Жич сая би сэрээд миний хумсан дээр 3 ширхэг 20 нүдэн цэцэг зурсан байгааг харлаа. Миурагийн л хийсэн хэрэг байх. Миура 3 20 нүдэн цэцэгний утгыг мэддэггүй бололтой. Дараагийн удаа уулзахаараа шоолно. Мэдлгүй яах вэ тэнэг минь. Ингээд Миура барьсан баглаа цэцэгнүүдээ харснаар кино маань конец фильма.
За энэ галзуу киноны тайлбар маань энд хүрээ дуусч байна. Тэгэхээр энэ галзуу гоё кино маань та нарт таалагдсан гэдэгт буруу итгэлтэй байна. Тэгээд нулимсэгч нь ойртуулаад те ямар нэгэн гоё тийм мэдрэмжийг өгсөн гэж найдаж байна. Тэгээд буруу тайлбарыг ихэнд хэлсэн нэх олон тав юм ярихгүй гэж. Тэгэхээр буруугийнхэн тайлбар ойлгомжтой байсан бизээ. Хэдэн бороонд нь тэгээд энэ галзуу гоё киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигмэгтэй хамтран хүргэлээ. Та нар маань ер нь амсаад үзээрэй. Амсаад үзэхтэл тэгэл ер нь ойлгомжтой юм дөө. За тэгээд та нар маань сабадраг бол саба адарсан бол лайк адархтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлээрэй гэж. Нэрэ галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.